Сайн байцгаана уу их үзэгчтэй. За өнөөдөр та бүхэндээ би нэг 30 минутанд болох хоолны жар санал болгож байна. За энд маань юу арах вэ гэхээр wok pie chok гэдэг чок байцаа. Тэгээд ногоон сонгон, ийм уурс ногоон сонгон, чинжүү өөрсдийнхөө хүснээр улаан ногоон аланж. Тэгээд чихэрлэг төмөс, ловон, тэгээд баг зэргийн хүрэн манжин орноо. Хүрэн манжин хийхгүй ч байсан болно. За тэгээд саримс ийм урт сонгон хийж байгаа тохиолдолд өөрийнхөө сонгон хэрэггүй. За ногоогоо ерөнхийд нь ийм савхан хэлбэртэй ирчин. Нарийнхан за хүрэн манжин ловон хоёр маань удаан болдог учраас эхлээд энэ хоёроо тосондоо хуурна. За чинжүүгөө юм бас нарийнхан ирчээд за та бүхэн нарийнхан хурдан ирчих харгуул ингэж ирчиж жагаад тэгээд голоор нь орчдөг. Чинжүүгөө бол сүүлд нь хуурна болоод ирэхээр. Тосоод халаад ирэхээр нь тосондоо ингээд лаврын навч хуураад өгвөл маш гоё амттай болдог. За ловон хүрэн манжингаа ингээд тосондоо баг зэрэг хуураад өгнө. За ловон хүрэн манжинг тосонд сайн чанарын тосонд хуурсан. Тэжээллэг амин дэм нь өсдөг. За ногооноо байдаг тосонд хуурах хадгаараа амин дэм нь өсдөг. Зарим нь өсдөг гээд улаан тойд бас хадаагаар амин дэм нь өсдөг. Тэгээ хүрэн манжин ловон хоёроо баг зэрэг зөөлрүүд ихээр нь дээрээс нь чихэрлэг төмсөө хийсэн байна. За энийг одоо эднэрийг хийгээд 5 минут чигнэ. За өвнийг болж явах ийм юунито сайн чанарын цуунуудаар амтлаад өгвөл маш сайн. За би энэ одоо болохоор энэ загсны цуу сонгосон байна. Үүнийг амтлаад соёо соосоо хийж болно. За ловон хүрэн манжин чихэрлэг төмснөө зөөлрөөд ирсэн. Энэ дээрээс нь одоо байцаагаа игээд, чой байцаагаа игээд тэгээд ер нь бол 2 минут баг зэрэг халааж аваад бэлэн болно. За ер нь бол ногоонуудаа бис фест буюу жоохон жажлууртай идэж байгаарай. Тэгвэл маш сайн байдаг. Нөгөө амин дэмүүд нь бүгд устж алга болоогүй гэсэн. Тэгээ бас куркумагаар амталж болно. За өнгөний хувьд бол маш гайхалтай харагдчихээн. За зарим хүмүүс энийг бол wokch гэж нэрлэдэг. Та бүхэн мэдэх бах 1/5 хүний ийм хоол үүдэг. За энэ бол та бүхэн бас тэгж нэрлэж болно. За хачиранд нь би ийм улаан сэвэг зарам чанахаар ийм өгтэй очдог. Улаан сэвэг зарам чансан байна. За та бүхэнд ингээд дангаар нэгсэн ч болно. Хачиранд нь удаа сэвэг зарам тэгээд гурвалжин будаа янз бүрээр мэдж болно. За хоол маань бэлэн боллоо. Хоолоо би жамд тавсаар амтлаа тэгээ баг зэрэг куркума хийлээ. За тэгээд яг хоолоо гаргахынхаа өмнө саримсаа хийгээд би түүхийгээр нэгдэг байгаа. Саримсыг битгий болгож шарж идэж байгаарэ. Түүхийгээр нэгдвэл маш сайн шүү. Хоолоо гаргахад бэлэн боллоо. Саримсаа хийгээд 5 минут яг амтыг оруулаад орхисон. За хутгаж байгаад амсч үзье. Стого ярах чинь. Стого. Энэ нөгөө нэг веган хүмүүс идэж болно. Тэгээ нөгөө нэг веган хүмүүс болох гээд махнаас татгалзаж чадахгүй байгаа хүмүүсээс энийг бас анхудаа хийж идээрэй. Нөгөө нэг төмс орсон учраас нөгөө нэг мах идэхгүй бол болохгүй байдаг хүмүүс ийм хоол идэхэд маш тохиромжтой байдаг. Тэгээд их цатгадаг. Энэ бол айгүй тэжээллэг маш гайхалтай хоол. Та бүхэн ийм хоолнууд 7 хоногт ядаж доод тал нь 2 өдөр идэж байгаарай мах иддэг хүмүүс.